За сайн байцгаана уу бичлэг үзэх мөчийн мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ минь сэтгэл хэмээх сэдвийг уншиж оруулах гэж байна. За энэ 4 дахь сэдв нь байгаа тий. За энэ дээр их гоё юмнууд гардаг юм бэлээ. Урд нь маш уншчихсан байгаа. Гэхдээ яг ном уншиж явах явцад бас ингээд ахаад энийг тэмдэглэж авах байсан юм байна. Доогоор нь зурчих гэсэн юмнууд айгүйх гарч ирж илээ. Тийм болохоор дэрэгдээ бол авчихсан байгаа. Тэгээд яг өөрөө уншиж байгаа юм шиг уншнаа гэж бодсон байгаа. Ер нь бол тэгж уншсан дээр юм билээ. Ямар нэг байдлаар уншиж оруулах байгаа видео хийж байгаа гэвэл жоохон сандрах ч юм уу нэг тийм жоохон таагүй мэдрэмж төрж байгаа учраас яг өөртөө уншиж өгч байгаа гэж үзээд бодоод тэгээд бичлэгээ хийж байгаа шүү. За сэтгэл гэдэг нь өөрчилж болдог оролт гаралтын сувагтай багтаамж бүхий зүйл юм. Тэгвэл сэтгэл гэж юу вэ гэдгийг тодорхойлохоос нааш түүний тухай ярих аргагүй. Хэрвээ 10 сэтгэл судлаач тус бүрт энэ асуултыг тавьбал 10 өөр хариу хэлнэ. Дотны нөхөр болсон тойл бичгээс энэ үгийг харуул сэтгэл судлаач биш гэсэн сэтгэл бол бодох, сэтгэлийн хөдөлгөөнийг мэдрэх юмсыг танин мэддэг гэж тайлбарлажээ. Тэгвэл бодох, сэтгэлийн хөдөлгөөн танин мэдэх гэж юу вэ гэж өнөөх сэтгэл судлаач нөхдөөс асуувал тэд уурэг тархины үйл ажиллагааг ярьж эхэлнэ. Ихэнх хүмүүс сэтгэл хийгээд уурэг тархины үйл ажиллагаа буюу мэдрэлийн тогтолцоо хоёрыг ялгаж чаддаггүй юм. Бурхны сургаалт бие сэтгэл хоёр хоорондоо харилцан холбоотой хэдий ч өөр зүйлүүд гэж үздэг. Сэтгэлийн бүрдэл нь атом, молекултай ямар ч холбоогүй. Өөрөө танин мэдхүйн энерги юм. Бодол сэтгэлийн хөдөлгөөн танин мэдхүй зэрэг нь сэтгэл юм. Танин мэдхүйн 6 сувг бий. Эрхтнэр мэдэх 5 ба 6 дахь нь сэтгэлийн тийм мэдэл юм. Сэтгэлийн тийм мэдэлд бодох чадвар, зөв бэлгээр мэдэх зэрэг багтана. Сэтгэлийн тийм мэдэл нь биеийн амгалангийн тухай бодож байдаг бөгөөд биеийн дээд амгаланг олох хийгээд хамгийн бага зовлонтой байхад чиглэгдсэн зам байдлыг санаачлан бий болгодог. Бурхан багш сэтгэл ба тодорхой бөгөөд танин мэдхүйн чадвартай хэмээн үндсэн 2 шинж чанартай тодорхойлжээ. Тодорхой нь сэтгэлийн мөн чанар юм. Сэтгэл нь биегүй ба альваа зүйлийг тойл адил түүнд тусаж байгаа зүйлийн шинжийг агуулдаг. Танин мэдхүйн ухамсар, мэдлэгийн ойролцоо утгатай өв бөгөөд сэтгэлийн үйлдэлийн чанар юм. Сэтгэл нь тухайн нэг зүйлийн тухай мэддэг. Мөн тухайн зүйлийг сэтгэл өөрөө хэрхэн хүлээн авч мэдэрч байгаагаа мэдэрч байдаг. Тойл юмсыг тусгаж авч байгаа хэрнээ юу тусаж байгааг мэддэггүй. Компьютер олон зүйлийг тооцоолох боловч юу тооцоолж байгаагаа мэддэггүй. Компьютер хизээ нэг цагт бодож чаддаг болох уу гэсэн асуултанд дээрхийн гигантэн Далай Лам багш хэрвээ ухамсар байрлах зохимжтой суурь болгож чадсан тохиолдолд магадгүй гэж айлдсан байдаг. Дээрхийн гигантэн багшийн энэ айлдуурын утга бол компьютер ухамсарыг бүтээж чадахгүй, урд нь оршсон сэтгэлийг компьютерт байршуулж чадсан тэр цагт бодож чадна гэсэн үг юм. Үүнтэй адил бидний биеэс сэтгэл өвсөн бий болохгүй. Учир нь мэдхүйн чадвар нь биет чанаргүй юм. Одоогийн мэдхүйн чадвар гагцгүй. Өнгөрсөн мөчийн мэдхүйн чадвараас бий болно. Тиймээс бидний биеэс өмнө оршиж байсан мэдхүйн үргэлжлэл байх албатай бөгөөд ухамсарт зогтсон суурь бүрэлдсэн үе буюу эхийн хөвлөд өндөн эс боловсрох үед сэтгэл бие дотор байрлана. Эрдэмтэд сэтгэл нь эволюцийн бүтээгдэхүүн гэж үздэг. Буддистууд үгүй эволюц бол сэтгэлийн бүтээгдэхүүн гэнэ. Манай дэлхий хувьсгнэн хийм бөөгнөрлөөс үүсэхээс өмнө хүн төрлөختөн өмнөх төрөл маш нарийн биетэй сэтгэлийн амгалантай ёр бусын сайхан амьдардаг байжээ.
Амгалантай байх буйны үүлийн үр барагдан доройтох үед урдын төрөл сэтгэлийн амгалангийн дадлаар биеийн бүдүүн амгалан хүсэх болсон байна. Хүрст шорон дээр амьдрах бидний хамтын үлийн үр хийгээд атом молекулын хим физикийн үйл ажиллагаа хамтаар эгэл биетүүд үүсэн бий болсны зарим нь сэтгэлтэй байхад зохилдсон суурь байжээ. Дээд тэнгэрийн оронд хальсны дараа бидний сэтгэл одоогийн бүдүүн биед төрөл дамжин ирсэн бөгөөд хүслийн нөлөөгөөр биеийн жаргал эдэлэхэд улам дэвшсээр буй нарийн зэвсэг болжээ. Адгуусан амьтан ба ургамал хоёрын ялгаа нь амьтны бие харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэхийн жаргалыг мэдрэхэд зориулагдсан. Ялангуяа хүний хувьд бодох чадвартай байдаг байхад харин ургамлын бие нь ургах, үржих, үхэхтэй сэтгэл юм уу сэрхүүн оролцоогүй явагддаг. Хэдийгээр ургамалд сэтгэл оршихгүй боловч түүнийг хэрэглэж байгаа хүн амьтан бэрд тэнгэрийн төрлөختний хамтын үүлийн үрээс хамааралтай байдаг. Халуун хийн бөөгнөрлөөс манай дэлхийн үүссэн нь хамтын үүлийн үртэй холбоотой. Анхны эгэл биетүүд үүссэн нь хамтын үүлийн үртэй мэдээж холбоотой. Тиймээс сэтгэл нь дэлхийн ертөнцийг бүхэлд нь хөдөлгөгч зүйл болдог. Бурхны сургаалд эволюц хөгжлийг үүсгэдэггүй, гэхдээ нэгэн сонирхолтой зүйл нэмдэг. Тэр нь эволюцийн хөдөлгөгч хүч нь биеийн жаргалыг хүсэмжлэх аминж үзэл гэж үздэг. Тэгээд юу нь буруу гэж хэрвээ бидний бие жаргалтай байхад зориулагдсан юм бол яагаад амьдрал ийм зовлонтой байдаг вэ? Бид яагаад жаргалыг ололгүй зовлонтой учирч байдаг вэ? Олсон жаргалдаа сэтгэл хандахгүй хүссэн хүмүүс эд зүйлсээс яагаад байнга хагацхад гашуун уйдгартай байдаг вэ? Үүний учир нь энэ бүхнийг зохион бүтээгч сэтгэлд мунхаглалыг алдаа байгаа учраас тэр. Бодит байдалд юмс хэрхэн оршдгийг эс мэдснээс үүдэн ертөнц болон өөрсдийнхөө тухай алдаатай урьдчилсан таамаглал үүсдэг. Эдгээр буруу бодол санаа нь сэтгэлийн угийн тодорхой чанарыг бүрхдэг учраас нөлөөтэй толь шиг сэтгэлд туссан бүхнийг буруу гуйвалдаг. Хамгийн их буруугаар үзэгддэг зүйл бол би өөрөө бүтэж гарсан. Бусдаас ангид тусгаар мэд санагддаг. Энэхүү буруу үзлийг бидний сэтгэл үнэн хэмээн барьж тэр мөчөөс эхлэн бидний амьдрал гамшиг болдог. Учир нь оршихгүй байгаа өөрөө бүтсэн биег оршиж байгаа мэтээр аргаа барагдтал баталахыг хичээж энэхүү хандгүй хуурамч хий үзэгдлийг жаргалтай байлгах гэж зовлонгоос хамгаалах гэж мэрээддэг. Бие оршдог боловч зөвхөн нийтийн тохиролцооны төдийд. Бие сэтгэл хамааруулж бие гэж нэр өгч байгаа бодол юм уу? Бие хэмээн бодож байгаа байдлаас оршиж байгаа нь тодорхойлогдно. Тийхүү нэрлэх үйл явцаас өөр биеийг зааж болохгүй. ертөнцийн хувьд бидний амьдралд сэтгэлийн гүйцэтгэж байгаа субъектив үүргийг мэддэггүй. Тиймээс бид өөрсдийгөө бие даасан гадаад ертөнцийн итгэхгүй туулан амьдрагч хэмээн муухайгаар итгэдэг. Бид өөрсдийнхөө талаар алдаатай боддог учраас ертөнцийг ч мөнхийн ирэхээр өөрийн гэсэн мөн чанартай гэж үздэг. Гэтэл ертөнц нь үнэндээ нэрийн төдийгөөр оршиж байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс, юмс, үйл явдлууд бидний сэтгэлийн чанартай холбоотой болохоос бус өөрийн мөн чанараар оршдоггүй. Жишээ нь хүнд дурлалаа гэж бодоход тэр хүн энэ дэлхийн хамгийн сайхан хүн байдаг. Харин салж сарних цагт ууралсан сэтгэлд тэр хүн дэлхийн хамгийн муухай хүн болж харагддаг. Гэтэл түүнтэй амьдрах гэж байгаа өөр нэг хүнд хамгийн сайхнаар харагдана. Тэгэхээр сайхан муухай харагдах нь тухайн харагдаж байгаа хүнтэй холбоотой. Харин харж байгаа хүний сэтгэлийн чанартай байна. Тиймээс хэдийгээр гадаад нөхцөл байдлууд байдаг боловч тэдгээрийн үзэгдэх байдал нь харж байгаа хүнээс хамаарах ба жаргалтай уйдгарын гол шалтгаан нь сэтгэлээс болох бус гадаад ертөнц юм. Зовлон
Гарахын шалтгаан нь гадаад ертөнцийн муу мухагаас арилгаад сайн сайхнаар дүүргэн гэсэн хизээч үл биелэх бодлоос үүдэлтэй. Амгалан жаргалангийн орны цэцэрлэг гадаад ертөнцид биш дотоод сэтгэлд оршдог ба энэ оронд орох түлхүүр нь бэлэг ухаан инэрэнгүй нэгүсгүй сэтгэл юм. Тэр түлхүүрийг олоогүй цагт хий хоосон зүйлийг хөөж сүүдрээсээ босхон цухтаж байх болно. Энэ дэлхий орших хугацаанд цөөн хідэн тэр цэцэрлэгт орох ба үлдсэн нь амьдралын хүрдний жаргал зовлон ээлжлэн эдэлсээр оршино. Дэлхийн оршин тогтнолын эцэст түлхүүр олоогүй нь сэтгэлийн амгалангийн ёр бусын оронд дахин төрөх бөгөөд тэнд байх буян эцэстээ барагдах биеийн жаргалыг хүсэх хүрст шинэ ертөнцид дахин төрнө. Тэрхүү лишгүй цагаас аваад энэ мэтээр амьдралын хүрд иргэсээр иржээ.